Энэ TV-ийн мэдээ танд шууд хүрч байна. Тамхины татварыг нэмэгдүүлж шинээр электрон тамхи болон халаадаг тамхинд онцгой албан татвар ноогдуулах хуулийн төсөл Улсын хурлын гишүүдийн дунд маргаан дагууллаа. Эрүүл мэндийн яамны судлаач электрон тамхиг янжуур тамхинаас хор багтай гэж хэлсэн бол Галын ерхий газрын химийн мэргэжилтэн электрон тамхиг илүү химийн бодистой гэж дүгнсэн юм. Үүнээс үүдээд Улсын хурлын гишүүдийн хооронд үлэтгэлцэл үүссэн байна. За цаашлаад тамхи төрөл тус бүрээр хор уршигыг нь судалж байж татварыг ялгамжтай тогтоох ёстой гэх асуудлыг хөндлөө. Энэ сэдвийг үргэлжлүүлэн сэтгүүлч Төвшин Тулга студиэс танил өргөнө. За өнөөдөр Улсын хурлын төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлсэн гол сэдэв бол тамхины хяналтын тухай хууль байлаа. За мэдээж Улсын хурлын гишүүдийн зүгээс энэ хуулийн төслөөр бол томоохон маргааныг бол дагуулсан юм. Учир нь гэх юм бол онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж электрон тамхин дээр татвар ноогдуулах асуудал тусч байгаа юм. За өнөөдрийн төвшөнд бол одоо Монгол улсын хувьд янжуур тамхин дээр 836 төгрөгийн татварыг бол ноогдуулдаг. За дүнсэн тамхин дээр 626 төгрөг. Харин электрон буюу шингэн тамхин дээр ямар ч татвар байхгүй. Шалтгаан гэх юм бол электрон тамхиг электрон цахилгаан бараа гэж үздэг учраас үүнд онцгой албан татвар ноогдуулахгүй байгаа юм. За гэтэл өнөөдөр электрон тамхин дотор никотин хэмжих бол хорт бодис агуулмж бол бий. Энэ ч утгаараа ялцчгүй онцгой албан татвар тавих ёстой гэдэг шаардлагыг Улсын хурлын гишүүд хөндөж ерөнхийдөө хуулийн төслийг бол боловсруулж оруулж ирсэн байдаг. За анхны төслөөр бол электрон тамхин дээр тогтоосон татварын хэмжээ нь хэтэрхий бага байна гэсэн засгийн газрын зүгээс бол хуулийн төслөө дахин боловсруулаа гэдэг агуулгаар бол дүгнэлт гаргасан байгаа. За энэ дагуу бол хуулийн төслөө шинжилээд оруулж ирсэн. За оруулж ирсэн хуулийн төслөөр бол дагалдаадыг онцгой албан татварын хуульд энэ өөрчлөлт орж иж байна. Тэгэхээр янжуур тамхин дээр 836 төгрөг байсан татварыг 2026 оноос хэрвээ хууль батлагдах юм бол 2000 төгрөг болгоно. За 2000 жил тутамд дахин 2000-аар нэмэгдсээр агаад 2030 он гэхэд нэг хайрцаг янжуур тамхин дээр тооцох онцгой албан татварын хэмжээг 10,000 төгрөг хүргэнэ гэсэн ийм хуулийн хөтөлбөрийг танилцуулж байна. За дүнсэн тамхин дээр арай бага 1500, 3000, 4500, 7500 гэх мэтлэнгээр ямарчсан 4 жилийн дараа гэхэд дүнсэн тамхиг 200 г тутамд нь 7500 төгрөгийн нэмэгдэлтэй үн шингэнэ гэсэн үг. За тэгвэл электрон тамхин дээр электрон тамхи шингэн байдалтай байдаг учраас хэмжих нэгж нь бол 1 мл тутамд нь татвар ноогдуулахаар оруулж ирсэн байгаа. Тэгэхээр одоо зах зээл дээр борлуулагдж байгаа, худалдаалагдж байгаа электрон тамхинуудын хувьд энэ одоо юу гэдэг нь 3-аас 5, 10, 20 мл гэх мэтлэнгээр татвар хэмжээтэй байгаа. Тэгэхээр миллилитр тутамдаа 1000 төгрөгийн татварыг энэ хууль батлагдах юм бол төлнө гэсэн үг. За магадгүй 5 мл-ийн хэмжээтэй электрон тамхитаа оруулж ирж байгаа бол 5000 төгрөгийн галийн онцгой албан татварыг бол төлнө гэсэн үг. За дээрэс нь электрон тамхины төхөөрөмжн дээр 5000 төгрөгийн галийн онцгой албан татвар ноогдуулж байгаа. За учир нь гэх юм бол одоо электрон тамхи төхөөрөмж гээд энэ хамтдаа байгаа шалтгаан гэх юм бол нэг удаагийн нөгөө давтан ашиглах боломжгүй. Юуг нь шингэнийг нь бол сольдөггүй ийм электрон тамхин дээр үндсэндээ бол 6000 төгрөгийн бол суур татвар бол нэмэгдэж байна гэсэн үг. Тамхинууд бол дотроо бас олон төрөл байгаа. Тухайлх юм бол халаадаг тамхи хэмжлэнгээр төхөөрөмж нь тустай байдаг. За тамхи нь бас тустай байдаг. Ийм тохиолдолд дагалдах төхөөрөмж, дагалдах хэрэгсэл гэдэг агуулгаар нэг ширхтээр нь 5000 төгрөгийн галийн онцгой албан татварыг бол ноогдуулах юм байна. За энэ нь бол харин бас нэмэгдэх хувьд бол нэлээд өндөр татвартай 5000, 10000, 15000, 20000, 25000 гэсээр 2030 он гэхэд бол ерөнхийдөө одоо экос гэж нэрлэдэг байдаг. Халаадаг тамхины дагалдах хэрэгсэл төхөөрөмжүүдийн хувьд бол 25000 төгрөгийн бол нэмэлт татвартай болно гэсэн үг байгаа юм. За тэгвэл яг Улсын хурлын гишүүдийн зүгээс яг энэхүү электрон тамхин дээр ноогдуулж байгаа татварын хэмжээ хэтэрхий өндөр байна гэж нэг талаасаа үзэж байгаа. За харин нөгөө талдаа болох юм бол аль нь хүний биед хор уршигтай учраас онцгой албан татварыг бол нэмэгдүүлэх ёстой гэсэн ийм тайлбарууд нэлээд ширүүн маргааныг бол өрнүүллээ. Доторн дээр шингэн орж ирээ тамхи олцоод байхад яхаараа цахилгаан бараагаар яваад байгаа. Бид нар яг тамхин бүтээгдэхүүн бүгдээрэнд адилхан галийн албан татвар, онцгой албан татвар нь тавигдаад явна гэсэн үг. Аль нь одоо хүний эрүүл мэндэд хортойг хэлсэн юм бэ? Аль нь багыг хэлсэн юм бэ? Аль төрлийнх нь бүтээгдэхүүний хэрэглээ Монгол улсад буурах ёстой. Аль нь хортой. Тэр таар буюу давирхаа бол 50% одоо бага байгаа. За тэр нитрозамин одоо тэр нөгөө хавдар үүсгэж боцууд бол бүр 98% бага байгаа. Яг бол бүрэн шивтэлт байхгүй учраас. Хүний биед очих юм нь бага юм бол тэрүүнийг бид эдийн засгийн аргаар нь зөв зохицуулах тухай л ойлголт байгаамаа. Яагаад гэхээр чинь нийлбэр дүнгээрээ тооцохоор цахилгаан таг нь хамаагүй өндөр болоод янжуур нь хамаагүй бага байгаад шүү дээ.
Адилхан тэгвэл бүгдийн өсгөлтэй 100 хэдэн мянга голголтой адилхан. Салгаж хэрэглэх боломжгүй учраас дагалдах хэрэгсэл буюу салшгүй хэсэг гэж үздэг юм аа. Олон улсын одоо стандартаараа тэгж үзэж явж байна. Яагаад янжуур тамхины одоо зах зээлийн судалгааг хамтд нь хийгээд өгөөгүй? Тэгвэл манай Монгол улсад байна шүү дээ. Энэ янжуур нь байна уу, вейпин байна уу? Үнэхээр лобби өндөртэй юм байлээ. Таныг үст ингээ харахаар янжуур тамхины лоббинд өртөж байгаа мэд. За одоо намайг ингээд ярангууд нөгөө вейпийн талын юунд өртөж байгаа мэд, лоббинд өртөж байгаа мэд. Янжуур тамхин дээр байгаа никотин бол ургамал гэдэг юм дотор нь өөрт нь байдаг. Никотин бох гэдэг юм өөрт нь байдаг юм байна. Харин электрон тамхин дээр орж байгаа, веб тамхи дээр орж байгаа никотин бол нийлэг аргаар гаргаж авсан төв мэдрэлийн системд нөлөөлдөг ийм химийн бодис. Зүгээр ингээ гайлын шинжээчийн үгээр те тийм амар юм байна гэд ингээ суугаад байх юм бол энэ бол их хурлын шийдвэр оновчтой болохгүй. 46 улс хоригдсон байгаа. Тас хоригдсон байгаа штэ. Болохгүй энэ бол гэд цаашаа донтолд үүсэх юм байна. Хэцүү юм аа гэд. Тэгэхээр энэ улс болохоор тооцоо судалгаагүй та хийсэн гэж үзээд байгаа юм уу? Хор багтаа дотор багтаа байх ёстой. Одоо энэ дээр өнөөдөр хилцүүлэг яваад юу шийдэхгүй. Энэ дээр юу ч гарахгүй. За тамхины хяналтын тухай хуулийг дагалдаад мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж ирж байгаа. За тодруулах юм бол тамхи болоод тамхин бүтээгдэхүүнүүдийг импортлох тусгай зөвшөөрлийг 14 сая төгрөгөөр авдаг байсныг 50 сая төгрөг болгож одоо тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлэх. За дээрэс нь дотооддоо тамхины ургамал тариалах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 7 сая 500 мянган төгрөөр олдог байсныг 25 сая төгрөг болгож нэмэгдүүлэх. За сунгалтыг нь 4 сая 500 мянган төгрөг байсныг 15 сая төгрөг болгох. За дээрэс нь тодорхой дэлгүүр худалдаа үйлчлэгээний төвөд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг авахын тулд 100-аас 500 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамж төлдөг байсныг 500 мянгаас 1 сая болгож нэмэгдүүлэх ийм заалтууд бол орж ирж байна. За тэгэхээр тамхины хяналтын тухай хууль улсын хурал дээр орж ирсэн цаашид бас улс төрийн хүрээнд ширүүн маргаан дагуулах сэдв болох байна.